Эрхэм үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөөмсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжлагуудаа хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ, ирээдүйн аврагчдыг бэлтгэх хүүхэд залуусын дундах гамшигын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн аврагч тэмцээн энэ жил цар хүрээгээд хэлжээ. Миний Монгол цэцэрлэг түрээлэнгээс бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөрөө эхлүүлж байна. Ерөнхий боловсролын ахлах дунд ангийн сурагчдын төсвөр хатуу жил авхаарч самбааг сорж, сурагчдыг аюулт үзэгдэл ослоос өрсөн сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор өсвөрийн аврагч 2026 тэмцээнийг зохион байгуулж байна. Дархан улаан аймгийн онцгой байдлын газар, гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, аймгийн боловсролын газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран тэмцээнийг мэргэжлийн төвшөнд зохион байгуулалтаар хангаж байгаа бөгөөд нийтдээ 12 сургууль бага бүрдүүлэн оролцож байна. Өсвөрийн аврагчдыг шалгаруулахын тэмцээний энэ жилийн хэд хэдэн онцлог байгаа. За нэгдүгээрт нь бол одоо өнөөдрийн энэ тэмцээнд аймгийн хэмжээнд 12 баг хүрэлцэн ирсэн байна. 12 багаас шилдэгүүд тодроод бүсийн тэмцээнд оролцсон. За бүсийн тэмцээнд оролцсон шилдэг нэг багийг бүрдүүлээд 9 сард улсын авраг шалгаруулах тэмцээнд оролцохоор урьдчилсан ийм бэлтгэл хангаж ажиллаж байгаа. За нэг ийм онцлог. Нөгөө талаар онцгой байдлын газар бол өөрийнхөө одоо ажил мэргэжлийг сурталчлах нэг талаас нөгөө талаас хүмүүнлэг энэрэнгүй үйлс гамшиг эрсдлийн үед өөрийгөө хэрхэн авч явах юм, бусдыг хэрхэн хамгаалах юм, яаж аврах юм, ямар байдлаар баг болж хамтарч ажиллах ёстой юм, хизээ нэгээ хүлээн зөвшөөрөх юм, яаж одоо нэгдэж уялдаж болдгийм бэ гэдгийг эндээс хүүхдүүд суралцсан. Өөр бас давхар ач холбогдлыг энд хэлхэн зүйтэй. Ахлах ангийн ах эгч нар нь энэхүү тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч одоо бүх одоо зүйлээ шавхаад ингээ оролцож байгааг дараагийн үеийн дүүнер нь харж хүмүүжиж төлөвшөж идэг. Ийм олон талын ач холбогдолтой байгаа. Тэгээ хүүхдүүдтэй амжилт хүсье. Тэмцээнд сурагч танин мэдхүүн асуулт хариулт, усан тосдогчийг аврах, хүч авхаалт самбаас сорих, галуунтраах, химийн хордолтын бүсэд ажиллах гэх зэрэг төрлүүдээр өрсөлдөж байна. Энэ жилийн хувьд яг тухайн багийн тамирчин яг багаараа дүүрэх гүйцэтгэв. Хэрвээ нэг одоо цэг дээр үүрэг гүйцэтгэв нэг тамирчин маань өөр алдаа гарах юм бол дахиад эхнээс нь багийн тамирчин дахиад эхнээс нь явна л гэсэн. Онцлог нь юм байгаа. Дараагийн онцлогийн хувьд яг тухайн баг тамирчин өөрөө тус бүр өөрийнхөө үүрэгтэй гүйцэтгэв. Голцоо багаараа асуулт хариултаа явна. Өсвөрийн аврагч байхын тулд тухайн тамирчин маань юу байх ёстэйг бол эхлээд гамшиг ослохын тухайн ойлголттой байх ёстой. Эхний цаг маань өөр гамшигын тухайн ойлголтоо өөрөө асуулт хариулаад явна. Хоёр дахь цаг маань өөрөө яг өөрийн тэнцвэр буюу одоо дугуйн саадантэйгээр явах. Дараагийн асуулт нь нэмлэгийн анхны усламж үзүүлэх. Ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд анхны усламж яаж үзүүлэх тэр анх шийдэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Дараа нь усан тосолцсон хүнд цагираг шидэж одоо яг тухайн хүн дээр цагиргаа ойртуулж өгөх жишээ нь яг аврагч хүнд байх хэвээр анхны шатны шинжүүдийг бүгдийн яг үүрэг гүйцэтгэл манай энэ жилийн онцлог байна гэдэг. Тэмцээнд Дархан улаан аймгийн 31 дугаар сургуулийн баг, 16 дугаар сургуулийн жигүүрт 1 баг, оюун нэрүүдийн сургуулийн баг, Шарангол сумын 20 дугаар сургуулийн нэгдэл баг, 1 дугаар сургуулийн Ёлууд баг, 16 дугаар сургуулийн жигүүртэн 2 баг, Хонгор сумын 18 дугаар сургуулийн баг, 20 дугаар сургуулийн Хүчит Барс баг, 9 дугаар сургуулийн Шанхур баг, 18 дугаар сургуулийн баг, Од сургуулийн Улаан Туг баг, мөн 4 дугаар сургуулийн Залуу Шанхур багууд тусдаас өрсөлдөж байна. Тэдний дийлэнх нь ирээдүйд онцгой байдлын байгууллагад ажиллах, аврагч болох хүсэлтэй мөн цэрэг цагдаа батлан хамгаалах салбарт ажиллах мөрөөдөл зорилготой хүүхдүүд дийлэнхэд байна. Манайх бол 34 сургуулийн A1 гэдэг баг. Манайх ер нь бол өөртөө хувьд бол нэлээд гайгүй үйлчлэж бодож байна. Бид нар өөртөө төл тэмцээнд орж байгаа. Тийм болохоор бас эхлээд төл тэмцээнээс өмнө өөртөө сориод үзьгээд энд ингээ багаар оролцсон байгаа. Харин эхний тэр дугуун дээр манайгийн нэг хүүхдэн жоохон сандраад алдчих шиг болоо. Гэтэ яг гүйлтэн дээр бол цагаа тэр алдсан цагаа бол нэлээд нөхөж чадсан байхаа гэж бодож байна. Бусд үедээ ч гэсэн манайх ер нь багаараа сайн ажиллаж чадсны улмаас нэлээд хурдан орж ирсэн гэдэгт ер нь бол нэлээд ихтэй байна. Тэсвэр хатуужил их сууж багийн хамт олонтойгоо хамт нэг хүн шиг ажиллаж сурах. Би ч өөрийгөө дайчлах тийм дуртай хүн болохоор тэгээд батлан гарчлаа гэж. Энэ тэмцээнд анх удаага оролцож байна. Тэгээд маш их сандарлаа. Тэгээд энэ миний мэрэгчлэлтэй ер нь жоохон ойролцоо. Миний мэрэгчл болохоор цэргээсээ цаашаа улираад том болоод инхээс ахиулах тийм хүсэл зорилготой байгаа. Тэгээд хамгийн хэцүү даалгавар ер нь бүгдээр айгүй амархан байлаа. Сургуулиас маш их тэмцээ бэлтгэл. Энэ клубын амгалан жаалагчаар. Тэгээ ер нь би өчнөд бол нэлээд бэлтгэлтэй байгаа. Тэмцэр бол олоо сурцсан. Гүйлтэн дөрөөс амьсгаад дарсан болохоор нэлээд гайгүй байгаа гэж бодож байна. Намайг Луцаыг ариун зай гэдэг. Тэгээд энэ тэмцээнд яг тэр юм шиддэг юм хүн уснаас авардаг тэр л амьд хэвчээс. Зураасан даа хүрээ.
Дархан Уул аймгийн өсрийн сурагчид энэ мэтчилэн зэрэг спортын дүл тэмцээнд улсдаа тэргүүлсэн амжилтуудыг үзүүлсээр ирснийг онцлон зүйтэй. Тус тэмцээнд шалгарсан баг тамирчид аймгаа төлөөлөн улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Нийт баг тамирчдад амжилт хүсье. Дараагийн мэдээ, Дархан Уул аймгийн улс загвар орчны шинжилгээний төв агаарын чанарын автомат цорын станцыг 2026 оноос бүрэн ажиллуулж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Бүгд найрамдах Солонгос улсын байгаль орчны корпорациас Монгол улсын Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтыг харуул суйрлуулах, чадварыг бэхжүүлэх төслийг 2025 онд амжилттай хэрэгжүүлж, 2026 онд хүлээлгэн өгч, Дархан Уул аймгийн улс загвар орчны шинжилгээний төв ашиглаж эхэлсэн байна. Дархан сумын 5 дугаар багт байрлах агаарын чанарын автомат станцаар агаар бохирдуулагч 6 үзүүлэлтийг хэмжиж байна. Агаарын чанарын автомат станц маань 6 үзүүлэлт үзэн. Энд болохоор хөхөрлөх хий, азотын давхар эсэл, тоосонцор, CO, нүүрс төрөгчийн дутуу эсвэл озон гэсэн ийм үзүүлэлтүүдийг тодорхойлж байгаа. Энэ автомат станцын тасралтгүй 15 минут тутам дүн мэдээгээ гаргаж 24 цагийн турш хэмжээд дүн мэдээгээрээ ард иргэдэд үйлчилж байгаа. Тэгээ ард иргэдэд дүн мэдээл нь одоо ингээд тухайн хугацаанд яг ингэж хэд гэсэн маань ингээд хөхөрлөх хий, азот нэглүүд, нүүрс төрөгчийн дутуу эсвэл озон, PM10, PM2.5 гэсэн тоосонцор буюу цаг үрийн үзүүлэлтүүд нь ингээд харагдаж байгаа. Тухайн мэдээлэлээр ард иргэдэд цэртгүй хэмжлэл хийж өөрчлөх юм нөхцөл боломж бүрдэж шин дэвшилтэт технологиор ийм тоног төхөөрөмжтэй болцсон. Энэ төхөөрөмж маань 2025 оны 6 сараас туршилтаар ажиллаж байгаа. 2026 оны 1 сараас ахуулаад яг бүр юугаараа хөтөлбөртгий юугаараа ажиллаад ард иргэдэд мэдээлэлээр хангаа байж байгаа. Энээс өмнө бол хугацааны хэмжлэл буюу 20 минутын дунджаар тухайн одоо нэг ганц цэг дээрээ 3 цэг дээр бол манай дээр агаарын бохирдлын хэмжлэл хийдэг байсан. Энэ маань 8 цаг, 14 цаг, 20 цаг гэсэн хугацааны хэмжлэл хийдэг байсан. Тэр нь болохоор нэг удаагийн дунджаар үржүүлж байгаа бол энэ багжаар ингэж хэмтгээр тасралтгүй 24 цагийн хэмжлэл хийсэн нь бүтэн 24 цагийн стандартаа харьцуулж ард иргэдэд агаарын чанарын индексээр эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна, яаж нэгдгийг бүрэн хүчин чадалтай болсон байгаа гэсэн. Манай энэ автомат станц нь бол 7 хоног болгон, сар болгон ингээд тохиргоо үйлчлэгээ хийж автомат станцаа бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах үүргийг бид нэр хүлээгээд эндээ тохиргоо үйлчлэгээ. Одоо энэ ингээд SONO тоос болон үзүүлэлтүүд гэх нэг тоосны фильтрийг сольж байгаа гэсэн. За тэгээ сар болгон спам 0 гэсэн тохиргоонуудаа тухай бүртний хийгээд автомат станцаа тасралтгүй хэвээ ажиллаж байгаа. Тухайн автомат станц маань энэ аргон хийгээд энэ хийгээр ажиллаж байгаа. Бүх энэ 6 үзүүлэлтийнхээ юуг ажиллуулж байгаа буюу одоо тэр дээгүүр байгаа тэр хоолоонуудаараа нийтдээ ингээд 3 хоолоогоор гаднаас ингээ агаараа сориулаад тухай буйт нь ингэж хэмжилтийнхээ утгыг төхөөрөмж дээр хэмжиж байгаа. Дархан Уул аймагч юмас орчны бохирдлагтай аж үйлдвэр хөгжлийн утаа болохоор энэ хүнд металл тодорхойлох юм багш нэмэлтээр өгсөн байгаа. Тухайн энэ багж нь бол одоогоор бас нэмэлт төхөөрөмж шаардлагатай учраас бид хэд анхан шатны байдлаар эндээ дээжээ аваад тэрийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн яамны харьяантаар байгаа солонгосчуудын төсөл хэрэгжүүлж байгаа газар руугаа явуулж тоосны үзүүлэлтийг тодорхойлсон эхний ээлжинд нийтдээ 12-уудын хэмжлэл хийж туршилтаар ажилласан байгаа. Агаарын чанарын индексийн үнэлгээгээр 2 дугаар сард бохирдолтой түвшинд хүрсэн, бусад хугацаанд цэврээс бага бохирдолтой түвшинд байна. Та бүхэн цаг агаар болон агаарын чанарын индексийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг agarcig.gov.cg-ийн сайтаас авах боломжтой. Агаарын чанарын автомат станцынхаа дүн мэдээллийг бол энэ дээр веб сайтаас харж ард иргэд минь өөрсдийнхээ амьдрал ахуйдаа хэрэглэх нөхцөл боломжтой болсон. Энэ дээр болохоор agar.gov.cg-ийн гэсэн энэ сайт Монгол улсын агаарын чанарын удирдлагын нэгдсэн систем гэсэн энэ систем рүү ороод ард иргэд минь мэдээлэл авнаа. За энэ дээр болохоор ингээд газрын зураг дээр нийтдээ 21 аймагт автомат станцыг суйрлуулсан гэж түрүү ярьсан тийм. Тэгээ 21 аймгийн бүх мэдээлэл байгаа. Одоо энэ манай 41 буюу энэ үзүүлэлт маань манай Дархан Уул аймгийн мэдээлэл гэсэн. Агаарын чанарын индексийнхээ ингээд Дархан Уул аймгаа сонгоно. Өөр бус аймгийг ч сонгож болно. Тэгэхээр энэ Дархан Уул аймагт маань Дархан 01 харуул гээд манай автомат станцыг суйрлуулсан харуулын нэр байгаа. Энэ дээр болохоор манай 6 үзүүлэлт, Эрдэнэтэд 6 үзүүлэлт, бус аймагуд нь болохоор 3 үзүүлэлтээр суйрлуулсан байгаа. Одоо жишээ нь одоо ингээд PM10, 2.5, NO2, S2, CO, озон гэсэн энэ үзүүлэлтүүд нь нийтдээ одоо энэ агаарын чанарын индекс гэж байгаа. Тэр индексээр ямар үзүүлэлттэй байна гэд тухайн үеийн ингээд
ангилчин сүгэн дээрээ цэвэр хэмээн бага бохирдолтой гэдэг. Агаарын чанарынхаа 6 үзүүлэлтийн энэ үзүүлэлтээр ингээд цаг тутамд нь мэдээлэл нарж байгаа. Магадгүй ингээд Дархуул аймгийн нутгаар салхи шороотой, шуурхтай үе ч юм уу те PM10 тоосонцор минь цаг тутамд ямар байсан бэ гэдгийг тухай үед ингээд хараад магадгүй энэ одоо 22 цагт 14-өөс 22 цагийн хооронд 21 цагийн хооронд салхи шуурхтай энэ нэг бага бохирдолтой төвшөнд байж агаад за дараа нь ингээд салхи шуурга намдаа ч юм уу эсвэл юу байсан тохиолдолд хэвийн төвшингээ тэгээд одоо дараагийн цагууд нь ингээд цэвэр гэсэн англи руу шилжсэн ийм үзүүлэлттэй байна гэдгийг харж болно. Мөн тухайн энэ яг энэ үзүүлэлтийнхээ юун дээр тоосонсор нь ямар байна гэдгийг үзэхийн тулд бас ингээд яг графикаар ингэж бас харуулж болно. Тэгээ нэг энэ маш бохирдолтой гэдэг индексээр агаарын чанарын индексээр үндсэн үнэлгээнийх нь үнүүнүүд нь энэ дээрээ бас гараад ирж байгаа. Тэгээд тухайн цаг тутамд агаарын чанарын индексээр бүх үзүүлэлт 6 үзүүлэлт маань ямар байсан бэ гэдгийг гарч ирээд хэвийн төвшин ингээд бага бохирдолтой цэвэр гэсэн ангиллуудыг бас харж мэдээлэл авах боломжтой. За тэгээд энэ дээрээсээ ингэж дэлгэцэн дээр харахаас гадна агаарын чанарын мэдээлэл бас гэж ингэж харах боломжтой. За агаарын чанарын тухай ихээр ингээд тайлбарлаад ард иргэдэд ойлгомжтойгоор бүр ингээд тайлбарлсан байгаа. За хоёрт нь болохоор агаарын чанар гэж юу вэ гэд бас ахаад энэ дээр ингээд дэлгэрэнгүй яг энэ харуул болгоноор ингээд харчих боломжтой. Тэгэнгүүт л бодит цагийн мэдээ гэхээр яг тухайн бодит цаг нь одоо ямар байсан гэ Эрдэнэтгээ гарцсан бас энэ дээрээ болохоор Дархуул аймгийн агаарын чанар гэхээр ингээд мэдээлүүд нь харж байгаа гэсэн. Тэгээ энэ дээрээ тоон өгөгдөл нь ингээд дээш нь гүйлэхээр ийм үзүүлэлтээр 15 минут тутамд үзүүлэлтүүдэд тодорхойлж хэмжиж байгаа манай автомат станц. Тэгээд нийтдээ манай 6 үзүүлэлт нь гараад цаг тутмаа гэхээр 24 цагийн дунд чинь гараад ирчин бүр ингээд цаг тутмаар нь нийт тутахыг аваад байхаар. За тэгээ агаарын чанарын урьдчилсан зөвлөмж гэдэг. Агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ? Яаж сэргийлэх вэ? Одоо жишээ нь энэ дээр ингээд гарах. За энэ дээр ингээд агаарын чанарын төлөв байдал гэдэг ингээд тоймуудаа бас ингээд тавьж болдог. Энэ тойм руу оронгуутлаа PDF файлаар тэтгэн онд ямар бохирдолтой байсан гэдгийг харах бас боломжтой. За энэ дээр ингээд тоос ихсэн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг. Тэгээ агаарын бохирдлынхаа саяны эхний дэлгэцэн дээр харахаар ингэж сэрэмжилнэ гэсэн ингээ маска зүүн. Тэгээд ийм байна. Өндөр бохирдолтой газруудаар явахаас айсах, гараа гэртээ хуваалах их мэх гэдэг ингээд нийтдээ 7 төрлийн ийм зөвлөмж. Энэ зөвлөмжийн дагуу юу яаж агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүл хайртай хүмүүсээ хамгаалах нөхцлөөр байна. Одоо ингээ хаврын салхитай салхи шорооны үе эхэлсэн. Ер нь салхи шуурхтай байгаа шүү дээ. Тийм үед болохоор бас яах вэ? Шороон шуургаас яаж хамгаалах вэ гэдэг нөө тоосчлт их үүсдэг болохоор тэрнээс хамаарат ингээд хүн болгон хараад эрүүл мэнд ажил төрөлдөө ингээ хэрэглэх ийм нөхцөл боломж үрцэн. За тэгэхээр манай энэ юуны агаар gov.cgm гэсэн сайт руу ож Дархуул аймгийнхаа болон бусад аймаг орон нутгийн мэдээлэлтэй танилцсаж манай сайтад байнга оролцож байгаарай гэж Дархуул аймгийнхаа нийт ард иргэд та бүхэндээ уриалж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. 2023 оны зан үеийн судалгаагаар 13-аас 17 насны 5 хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи, 4 хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн судалгаа гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Дархуул аймгийн эрүүл мэндийн газраас дараах мэдээллийг өгч байна. За сайн байцгаана уу. За сүүлийн үед одоо насан туршид гэлтгүү өсвөр насны хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээ хит одоо задгаарсан замраагүй одоо юм хэрэглээний түвшинд хүрж байна. За 2023 онд одоо өсвөр насны хүүхдийн зан үйлийн судалгаагаар одоо 13-аас 17 насны 5 хүүхэдтмийн нэг нь янжуур тамхи татаж 4 хүүхэдтмийн нэг нь электрон тамхи хэрэглэж байна гэх юм харамсалтай одоо тоо мэдээ үр дүн гарсан байдаг. За тухайн одоо электрон тамхи нь өсвөр насны хүүхдүүдийн маань тархины хөгжилд одоо сөргөөр нөлөөлж сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрийг одоо маш их сулруулж, суралцах чадварт одоо хүндрэлийг учруулж идэг. За харин зан төрхийн одоо өөрчлөлтөнд одоо сөргөөр нөлөөлж сэтгэл төвшил болон сэтгэл гутралын одоо шинж тэмдгүүдийг нэмэгдүүлдэг болох юм бас судалгаагаар тогтоогдсон байгаа. Хятад улсад одоо нийт одоо электрон тамхины одоо 90 гаруй хувийг одоо дотооддоо үйлдвэрлэдэг бол хэдиж одоо хэрэглэхийг одоо мөн эрс хоригдсан байдаг. Мөн Европын өндөр хөгжилтэй орнууд хуулиар мөн бас хэрэглээнд нь хязгаарлах тийм зохицуултуудыг хийж өгсөн байдаг. Харин манай Монгол улсын хувьд бол ямар нэгэн одоо электрон тамхины хууль дүрэн байхгүй. Одоо хил гайлаад цахилгаан бараа нэрийдлэр онцгой албан татваргүй
шалгалтгүйгээр ингээд хяналт шалгалтгүйгээр орж ирж одоо чөлөөтэйгээр худалдаалагдаж байгаа. За энэ зүйл маань одоо нэг өсвөр насны хүүхдүүдийн маань дундах хэрэглээ хит одоо задгаарсан байдлыг бас нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа. За мөн бас одоо иймд одоо эцэг эхчүүд та бүхэн маань хүүхдүүдтэй тавих тэр хараан хяналтаа нэмэгдүүлж за мөн бас электрон тамхины талаар хор хөнөөлийн тэр зөв мэдээллийг өгдөг. Хэрвээ таны хүүхэд электрон тамхиг хэрэглэдэг, эсвэл хэрэглэж үзсэн байх юм бол хүүхдтэйгээ одоо ийдэг зөв байдлаар ярилцаж одоо ойлголцохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Эрт-50 Япон обо дугуйн худалдаанаас бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Эрхэм жолоочид та бүхэн анхаарлаа нааш хандуулаарай. Би та бүхэнд нэг хэрэгцээтэй мэдээллийг хүргэх гэж байна. За яг миний ард харагдаж байгаачлан Япон улсаас дархандаа шууд контейнераар дугуйнууд бууж байна. Та бүхний харж байгаачлан энэ 12-оос 20 размерийн хээ сайтай он залуу өвөл болон зуны улирлын дугуйнууд яг одоо бууж байна. Та бүхэн Эрт-50 Япон обо дугуй худалдааг зорж ирснээр машиндаа тохирох дугуйнуудыг сонголтоо хийж авах боломжтой байна. Бүх дугуйнууд нь бөөний үнээр гэдгээрээ онцлогтой бөгөөд та бүхэн хүрэлцэн ирээд сонголтоо хийгээд аваарай. Япон обо дугуйны худалдааны хаяг хуучин дархан 5 замын уулзуураас Биржийн арын зам дагуу хаягдл төмөр авдаг хашаа өнгөрөөд байрлаж байна. Өдөр бүр 9-өөс оройн 19 цагийн хооронд ажиллана. Холбогдох утас 9906 6374 9906 4674 гэсэн дугаарын утсуудад холбогдоод мэдээлэл авах боломжтой байна. Бүх дугуйнууд нь 80-аас дээш хувьтай хээ сайтай он золов, за Bridgestone, Dunlop, Yokohama зэрэг брэндүүдийн дугуйнууд худалдаалагдаж байна. Жолооч та дугуйгаа солихоор зэхэж байвал Эрт-50-ыг зориорой. Мөн олон төрлийн обуудыг худалдаалж байна. Хаяг дархан хот 5 замын уулзуураас Биржийн арын зам дагуу хаягдл төмөр авдаг хашаа өнгөрөөд байрлаж байна. Өдөр бүр 9-өөс 19 цагийн хооронд ажиллана. Холбогдох утас 9916 6374 9916 4674 бүх дугуйг бөөний үнээр Эрт-50 обод дугуйн худалдаа. Одоо та бүхэн өргөжлүүлэн цаг агаар үрдчилсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? DBS Лизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.